Дараагийн мэдээг танилцуулъя. Загсны хайрсыг ашиглан хүний эврэлэг бүрхөвч гэмтсэн асуудлыг солих боломжтой болж байгаа юм байна. За эрдэмтдийн зүгээс эврэлгийн имплантын шинэ их усрыг олсон гэдгээ мэдэгдэж байгаа. За зах зээл дээр өдөр бүр хаягддаг загсны хайрсыг үүнд ашиглах боломжтой гэж тооцож байгаа юм. Испани Гранадагийн их сургуулийн гастрологийн тэнхимийн судлаачид энэхүү хаягдал материалыг олон жилийн туршид судлаад ингээд судалгааныхаа үр дүнд хүрсэн. За ингээд судалгааны үр дүнд шилжүүлэн суулгах боломжтой ийм материалууд бол загсны хайрс байх боломжтой. За энэ нь бол олон мянган өвчтөнд ихтгэл найдварыг төрүүлж байна гэж мэдэгдэж байгаа. За мөрөг болон бусад түгээмэл иддэг загсны хайрсыг шинжилснээр тухайн судалгааны баг гэмтсэн эврэллийг нөхөн сэргээх чадвартай био нийцтэй бат бөх тунгалаг имплантыг боловсруулсан байна. За нүдний урд хэсэгт байрлах тунгалаг давхлага болох эврэлгийг ноцтой өвчсөн үед эмчлэгд хэцүү байдгийн байна. За энэ нь муу эдгэрдэг. За мөн шууд цусны хангамжгүй тул эмчнэрт бүрэн шилжүүлэн суулгаас өөр сонголт байдгүй юм байна. За гэвч донорын эд нь ховор байдаг, эрэлт нийлүүлэлтээс хамаагүй давсан байдаг. За тийм болохоор материалс дизайн сэтгүүлт итлэгдсэн энэхүү судалгаанд загсны хайрсны бүрэн шинжилгээ хийсний явцад эврэлэг бүрхөвчийг засахад тохиромжтой шин чанартай биоматериалыг хэрхэн боловсруулах боломжийг энэхүү судалгаанд өгүүлсэн гэж дурдсан байна. Лабораторийн нөхцөл болон туршилтын амтан дээр хийсэн туршлууд нь маш сайн үр дүнд хүрсэн гэдгийг судалгааны багийнхан хэлсэн. Эмнэлэг зүйн ашиг сонирхол байхаас гадна судлаачид практик давуу тал нь материалын гарал үүслэн хямд өгөөд амархан олдоцтой байгаад нь гол ачаал бүгдлийг өгч байгаа юм. Загсны хайрс нь зааг сагнуурын салбарын дайвар бүтээгдэхүүн болж гарч ирдэг. За олон тохиолдолд зүгээр хаягддаг ийм бүтээгдэхүүн юм байна. За үүнийг бол эмнэлэг зүйн суулгацын түүхий эд болгон хувирснаар цаашдаа эдийн засгийн ашигт хүргэж болцсохгүй ийм хэрэглээг нээж өгч байгаа. Энэхүү судалгааг шинжлэх ухаан инновац их сургуулиудын яамны харьяа Карлос 3-ын нэрэмжит эрүүл мэндийн хүрээлэнгийн төслийн хүрээнд санхүүжүүлэн явуулсан юм байна. За энэ бүтээлийг Гранадагийн Сан Сесилиогийн эмнэлгийн менежер Мануэль Расигийн өмнө нь танилцуулж байсан судалгаанд бас өгүүлжсэн судалгааны чиглэлийг улам бүр хөгжүүлэхэд гол ололтыг бий болгосон клиник орчныг бас тусгаснаар онцлогтой судалгаа болжээ. Одоогийн байдлаар бол үр дүн нь урьдчилсан болоод үргэлжлүүлэх үндсэлтэй хангалттай баталгаа нотлогоог бий болгосон юм байна. Лабораторийн үе шат болон амтны туршилтууд анхны шүүлтүүрийг давж гарч чадсан. За ийм төрлийн суулгац нь месаслын өрөөнд хүрэхээс өмнө хүн дээр эмнэлэг зүйн туршилтыг дуусгах шаардлагатай байдаг. За энэ үйл явц нь ихэвчлэн олон жил шаарддаг мөн хатуу зохицуулттай үйл явц болдгийм байна. За тэгэхээр үүнийг даван туусны дараа бол хүн дээр бодит туршилтыг хийх боломжтой гэж харж байгаа юм байна. За Гранадагийн их сургуулийн баг одоогоор уг материал нь бол биологийн болон бүтцийн төвшөнд ажилтдаг болохыг бид нэр харуулж чадсан. За мөрөг загсны хайрсыг амьдрах чадвартай эврэлэг бүрхөвч болгон хуурж болно гэсэн таамаглал нь одоогоор эмнэлэг зүйн бодит байдал биш боловч энэ өгөгдлөөр тулгуурсан таамаглалыг хийх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За донорын хомсдол хялбар шийдэгдэхгүй асуудал учраас цаашдаа энэхүү загсны хайрсыг ашиглах замаар хүний нүдийг бүрэн эмчлэх боломжтой ийм шинэ технологиг нээх боломжтой гэж эрдэмтэд харж байгаамаа. Regenerative capacity. Severe corneal disease is often treated with